За тамаагийн хөөч Монголын гэрээ та. Айтай Монголын тайван байна. Ойртч болоо чинж ажиллал бэхтэй. Одоо урд нь үйл ихтэй гэж ярьдаг байлаа да болоо чинь. Гэтэл одоо ажиллал бэхтэй. Та минь тэрэн дагаад үйл ихтэй байгаа дандаа. Энэ ажиллал биш. Бас үйлч биш. Хичээл юм. Хичээл. Ямар хичээл вэ? Аван сургах ажил гэх үдэ. За. Юунд? Гарын эрдмийн хичээл. Тэгэхээр улаач нь одоо энэ гоо сайханч буюу нүрний илээ барай юмд зүгээр өөрөө хүсэж суугаагүй гэсэн үг. Одоо дамжаа сургалт юмд нь 4 жил хөдөө хэрээр явж мод юм маш ариун ихээр суулгасан шүү дээ. Тэгсэн. Үндсэн гарын эрдэм гэдэг зүйлээ золиосолж хатуу утуг барьж гараа жоохон ивцэн. Одоо харин буцаагаад гарын эрдмийн хичээлийн орж байна гэсэн үг. Улаач нь хэлтгэл байсан л да. Миний гарчтэй бүр өвдрээд одоо бэрхэл болж байна даа. Өгдүүд угаас барайчин барай эле хийдэг мотор гээд их харилдаг байж лээ. Тэгээ би одоо савны барай юм урдаг шиг хийж чадахгүй бахоо гэлтэй. Бүх юм дарааллынхаа дагуу л явж байгаа. За. Эхлээд оршихуй ертөнцтэй танилцах хэрэгтэй байдаг. Тухайн эргэлдэж буй эрчим цэвэр бас бохор өөрлөсөн бол түүнийг цэвэрлэх. Тиймээс ийш тийш явуулдаг байсан шүү дээ. Тентхийн үлийн тэр уул харихтанд орширсан байна. Тэр ус гол хэцүүдсэн байна гэхэд тушаалаар явдаг байсан. Тэг. Үүний дараа тойргийн хуулийг ерөнхийдөө цэвэрлээд эхэлж байгаа учраас ойлгож эхэлсэн байна. Дараа нь тэр тойрогт орохын тулд яах ёстой вэ? Тэдний нэгэн бүрэлдэхүүн болох ёстой байдаг. За. Тиймээс 4 жил тэр тойрог эрчимд орохын тулд мод юм суулгасан. Ингэсээр бид гэдэг бүхэлдээ нэг юм гэсэн утгыг ойлгож байгаа юм шүү дээ. Тэр бүхэл нэг юм гэдгийг ойлгож авсан бол одоо яах вэ? Гартаан оруулах хэрэгтэй болж байгаа. За. Яагаад хүний сүнс гэдэг зүйл хөгшөрдөггүй өтөлтгүй хэрнээ махан биеийн өтөлж хөгшөрж хорчидгийн бол гэдэг нь үнэхээр сонирхолтой. Яагаад юм гэдгийг? Зарим нь гэтэл үүнийг хизээнэ тэгэх ёстой юм гэж гүн ойлгоод улам л насан богиносоор. Маш олон зүйлийг ажиглаж энэ тэнд очихдоо асуусан асуултууд их бий. Энийг яагаад хөгшин мод гэдэг юм бол гэж. Энийг яагаад залуу мод гэдэг юм бол гэж. Гэтэл энэ наслах насандаа биш. За. Шим тэжээлэн дутагдаад л үхдэг байх юм байна шүү дээ. Тэгэхээр хөгшин мод гэдэг бол шим тэжээлээ алдсан модыг хэлдэг байх юм. Залуу мод гэдэг нь шим тэжээлтэйгээ байхыг нь хэлдэг гэсэн үг юм. Тэгвэл энийг хүн дээр авч үзэж болно шүү дээ. Хүний сүнс нь байна. Гэхдээ оюун бодлороо хүлээж авч байгаа зүйлс нь шим тэжээл болж өгөхгүй байж болно. Тэр зүйлийг эерэг болгож суулгаж өгөхөд
Шим тэжээлтэй нэгэн болж гэрэлтэж болно шүү дээ. Тэгээд тэгэхээр нөгөө улаачаа хайгаад байдаг залуужлах цаан үйл гэдэгтэй холбогдчих юм уу? Одоо 11 дэх жил рүү орж байна шүү дээ энэ зүйлийг асуугаад. Тэ? Энэ хооронд юу хийсэн бэ? Ээр хангаагаар их үйлэнд явсан байна. Тэ. Түүнийгээ дагаад тойроод 4 жил нь мод юм суулгасан байна. Эрэл хайгуулыг маш амжилттай хийгээд л байгаа. Бүх юм дарааллынхаа дагуу явж байгаа гэсэн үг. Нэг зүйлээ ойлгвол дараагийнх нь. Дараагийнх нь ойлгвол тэрний дараагийнх руу ордог замтай. Тэгэхээр энэ бол гарын эрдмийн хичээл мөн. Энэ арга барилыг хүн гэдэг маш олон мянган түмэн жил хайгаад хариултыг олж байгаагүй. Улааж үүнийг л сонирхон судлаад 11 жил болсон байна шүү дээ. Тий. Тэгэхээр энэ зүйл нь ч бас уялдаа гараад ирж байгаа хэрэг шүү дээ. Мөн давхар шүүлтийн цаг үеч гэж байгаа. Шинэ ерэн тэнцвэсэд бол гоо үзэсгэлэн үзэмд сайтай. Сүнс сэтгэл бие гурвал гоо төгс байх нь шүү дээ. Тийм байх. Давхар өөрөөр энийг хамгаалт болгосон ч болно гэсэн үг юм. За. Яаж? Өнгийн авиргаж болно. Хэлбэрийг өөрчилж болно. Ямар нэгэн гай зүйл байлаа гэж бод. Хийдүгээр та нарыг харлаа. Тэгэхэд багхан өөрчлөөд танихааргүй болгож болно шүү дээ. Мөн үүн дээр эрчмийг дамжуулах хэрэгтэй болно. Нэг ёсоор цэвэрлж өгнө гэсэн үг шүү дээ. Хамгаалтыг энэ нүүрэн дээр нь шивж хийнэ гэсэн үг. Одоо бол тийм эд зүйл хэрэгжилж руу гарандаа зүүж хөлөндөө ч юм уу зүүж явдаг үе өнгөрчээ. Шууд эрчмээр нь тэмдэг тавихад л болох нь байна шүү дээ. Хоёрд бол онгод ээжтэй золгоно гэдэг бол хэнгэрийн юм дэлдүүлж урд нь суугаад яадаг ч гэлээ. Ер нь бол хөвчлэн тийм байсан. Тэгвэл энэ үйл нь шинэ бөгөөд өөр арга барилаар явна гэсэн үг юм. Зүгээр нэг ярьж хөөрөлдөх гэхээс илүү гарын эрдмийн эрчмийг шууд түүний тэргуунд нь хүргэх нь шүү дээ. Бас алд биеинд нь шингээж өгөхт нь гол учиг байгаа. Ер нь хүн арай илээ гэдэг зүйл чинь яагаад идэгрээд байдгийг, өвдсөн хүн яагаад тэгж илүүсэн хойно идгэрч байдаг нь бас сонин зүйл шүү дээ. Чи чаахан болчлаа, гоё болчлаа гэдэг. Бүгд л тэгдэг л дээ. Өвгөр барилаа сайхан болчлаа. Тухайн үйл хийлгүүлэгч болоод үйл хийж байгаа утар хоёр нэгднэ гэсэн үг. Түүгээр дамжуулж эрчим өгөөд та нарын ойлголтоор бол өрөлт гэдэг зүйл үүсэн шүү дээ. Эндээс юу өсөх вэ? Халуун. Тийм ээ, халуун эрчим үүсэн. Тий, халуун. Тэгэж хүн ангаагддаг байх нь шүү дээ, домногдож.
Тэгэхээр энэ бол бас шинэлэг зүйл биш байх нэ дээ. Тийм. Өмнө байж л байдаг байсан зүйл. Харин энийг арай жоохон өөрчилж өнгө зүс болоод оюун ухаан тэргүүн гэдэгтэй нь холбож байгаа нь учир байгаа. Нэгэнт тухайн хүнд бас давхар төвлөрөх хугацаа хоёр цаг орчмыг нэг хүн зарцуулна гэж чи бод. Харин тийм. Тэрэн зөвхөн хоорондоо ярилцаж суухгүй. Олон эрчмийг дамжуулж өгөх үйл байж болно гэсэн үг юм. Гайхалтай л да. Таны хийж байгаа бол өөрөө гайхалтай байгаа байхгүй юу? Надад бол маш их сонирхолтой. Тэр ч маавлаач нь. Өвнө улаачиг шахсаар энэ утаа гэдгээс нь гаргалаа. Тэр нэг шээсэг мич юу гэдэг лээ. Тийм. Шар ариг гэдгийг. Тэрнээс нь ч холдууллаа. Сархтаас нь ч хориг цээрийн тавилаа. Хүмүүний тэргүүн дээр нь сууж байгаа хүнээс элдв их хүн өнөр бөгөөд яг сархад өнөртөж болохгүй шүү дээ. Эглэж эрчин дамжуулах гэж байхад элдв тийм анаралтын их хүн ясан өнөр дэми байдаг юм. Хүний гоо үзэсгэлэн гэдэг бол ерөөсөө гаднаас харагдахаас илүүгээр сүнс сэтгэл түүнийгээ дагаад бие нь гэрэлтэж явахыг гоо үзэсгэлэн хэмээнэ. Ямар нэгэн байдлаар энэ гурвын сэтгэл өвдөхөд яадаг дагаад бие нь цонх хийдэг. Тийм. Сүнс хэмээх дарагдахад түүнээсээ ч хэцүү байдал үүсдэг шүү дээ. Намарч үйл биш гэдгийг угаасаа та нарын оюун ухамсарт бол энэ зүйл бараг толгойч нь орохгүй ч гэж болно. Яагаад ихэр урд нь яс уулцсан зүйлүүд байна шүү дээ. За нэг ховргон ном уншсан сон нөгөө нь сонсдог. Тэгэл нэг утаа май тавьдаг. За хажууд нэг үйл юм хийн гээл ярьж хөөрөлддөг. Ямар нэгэн дом шившлэг ашигладаг ч юм уу. Иймэрхүү л байдаг байсан биз. Тийм. Гэтэл энэ байдлыг эрс өөрчилж байна гэсэн үг юм. Их гайхмаар болоод байгаа байхгүй юу? Улаач нь өөрөө тэгээд бодохоор улаач нь юмд маш хурдан хувирч чаддаг. Дээрээс нэг уйдамтхан байхгүй юу? Нэг зүйлийг олохгүй бол за. Ингээ орчдөг. Гэтэл одоо энэ зүйл дээр бол ууггүй зүтгэж байна. Маш их хичээнгүйгээр хийж байна. Тэрэндээ бүр цаг заваад өөрийгөө бүрэн зориулж байна би гайхаж. Тэгж байж л юмны араас зурсан шүү дээ. Нэгэнт үе шатаа ихад яваад байгаа юм чинь өшөө илүү зөвлөн сонирхолтой санагдана. Нарийн зүйлийг хэлж өглөө гээд дадлага бодит байдал дээр хийсэн зүйл дутмаг бол худал уулна шүү дээ. Тэгэхээр хослуулахаар болон дээр байдаг. Өөр туршиж ч болно шүү дээ. Чи хүний эрчмийг хэмждэг зүйлтэй. Тийм. Юу гэдэг вүлээ? Аура буюу био энергийн шалгоо гэдэг зүйл байна. Энийг туршчихсан уу? Ингэх юм биш үү? Чи тэр хүнээ эхлээд нэг наад зүйлээр явуuz. Дараа нь улаачийн гараар явуул. Тэгээд дахиад нэг хэмжээд үз. Тэгэл өөрт нь харуул. Эннээс илүү сайн баталгаа байхгүй. Туршиж үзэх биш санаандгүйгээр үзчихсэн юм байна. Ер нь тэгж хөвшил болго гэж байгаа юм.
Хэн хэндээ амруулсан. Хүний зулай тэргүүн ирчмээр нь тэнгэрлэг бөгөөд мэдээ их ирдэг шүү дээ. Зөвхөн түүн дээр нь л цэвэрлээд өгөхөд л тэр хүн гэрэлтэх нь шүү дээ. Та нарын хэлдгээр гоо үзэсгэлэн гэдэг зүйл ч үүсвэр бий болох болно гэсэн үг юм. Исмээ авдаг зүйлс нь хүртэл доошогоо хуваарлагдаа хүртэл эрүүлэр шилжиж болно гэсэн үг юм. Нэг л ойлгомжгүй яриад байна уу? Харин яг ингэ бодохоор миний асуулт жижигдээд байна. Ойлгомжгүйдээ биш. Миний асуух зүйл таны хөөрөнж байгаа зүйлэн дэр гэд бол үнэндээ инээдэм цаашаа болох гэдэг учраас л би асуулт зөрхөлгүй байна. Үнэ хэлэхэд. Хүн үнэхээр өхлөөс айдаг гэж бодож байна. Айдаг бах. Үгүй дээ. Хүн хөгшрөхөөс айдаг юм. Тийм үү? Тийм ээ. Ямар сони юм бэ? Тэгээд үс зүс нь бууралтаад өнгө зүс алдахаар үргэлж харамсдаг. Тиймээс л эртнээс хүмүүс тэр арга барилыг үнэхээр хүн залуу эрчмээ хадгалж амьд байж болох уу, урт насалж болох уу гэдэг аргыг маш ихээр ирж хайдаг байсан юм шүү дээ. Арга талын элдв эм бэлтмэл юу вэ? Эд зүйлийг туршиж байсан. Ихэнх нь бүтлгүүцсэн. Дом шившлэгийн арга барилыг ч бас хайсан. Бас л бүтлгүүцсээр өнөө хүрсэн юм шүү дээ. Энэ талын яриа хөөрөөг магад игэл ард ойлгохгүй байж болно. Харин эсрэгээрээ өөр төвшний хүмүүс нь бол өвөөгийнх нь айлдрыг ойлгож байж ч болно. Эрт цаг үед хүн мөнх амьдруулдаг ус гэж хайгаал байсан. Энэ тэнд тусгай газруудыг хайдаг байлаа. Хаасайгүй л явсан. Гэтэл гол шалтгаан нь юу гэвэл энэ ертөнцийн эргэлдэх бүх зүйл нь шинэлэг бөгөөд мөнх байсанд учир байгаа. Тэр агуу сайхан тансаг хүнийг урт наслуулдаг тэр мөнхийн ус нь зөвхөн л хажууд нь голоор урсж байсан байх шүү дээ. Энэ юунд оршиж байна гэвэл тухайн хүн ирж хайхдаа тусгай тийм зүйл байдаг юм а гэж бодсон хамгийн том алдаа байж. Тэгвэл энэ хорвоо дээр мөнх зүйлсүүд үргэлжилсээр л байгаа. Салхин байна. Урсж байгаа ус гол нь байна. Тусж байгаа нарны гэрэлч нь байна. Эргэлдэж байгаа газрын эрчимч нь байна. Эдгээрүүд бүгд мөнх зүйл байна шүү дээ. Тийм байна. Тэрнээс гинтл агаар салхичин гинтл шөнө болоод өгчгээл маргааш дахиад бий болоод байгаа биш үү? Тийм л дээ. Ус голчин ч бас урсж байснаа зогсож байгаад буцаад амьлаад байгаа биш шүү дээ. Тэгэхээр хамаг зүйл энгийн дээл байсан байна. Гол нь энэ зүйлийг та нар хүлээж авах оюун бодол ухамсарал хэрэгтэй байна шүү дээ. Хэрвээ энийг ойлгоход авчих юм бол энэ хорвоо ертөнцийг та нар шал өөрөөр харах болно. Талархалтайгаар. Бас цаг хугацаагаа дэмий үрдэг хүмүүс
тухайн цаг хугацааны ивэлийг авч чаддаггүй. Тэрнээс үүдэж бас насан богино болох боломж үүсдэг гэсэн үг юм. Өдөр бүрэл талархаж зөв зөвтэй захиран зарцуулахад л ивэл нэрдэг байх нь шүү дээ. Тэрнээс байж ядаж нөхцөөж байгаа бол ер нь урт наслах зам тэр хэрээр бүдгэрч байна гэсэн үг. Цаг хугацаанд тоогдоогүй хүн яах вэ? Маш хурдан л алга болох ёстой шүү дээ. Тийм. Тэгэл энэ арга барил одоо хаа сайгуул хайгдж байгаа нь үнэн. Ингийн хүмүүс нь хайж олдгүй маа гэхэд хөрөнгө бэлтэй хүмүүс ч нь энэ аргыг үргэлжил хайдаг. Хөрөнгө бэлтэй, эрх дарахтай. Нэр нөлөөтэй хүмүүс ч энэ аргыг их судлаад байгаа да. Урд нь улаачаас нь өөр улаач зарим ч байна уу, удган ч байна уу, тийм хүмүүс энэ зүйлийг хайж исэн болов уу? Маш олон эрдэмтэн мэрэгд энэ талаар бүх насаа зориулсан хүмүүс ч байдаг. Тэд яагаад амжилтанд хүрээгүй гэж? Магад залуугаасаа эхлэегүй гэж болно шүү дээ. Хөшөрсөн байна уу? Тэр мөн чанарыг хайж эхэлсэн юм болов уу? Тийм байж болно. Гурван зүйлийг л хатуу баримталдаг юм шүү дээ энэ аргыг хайхын тулд. За, юу? Эрх мэдэл, нэр алдар, сонол гурвыг хайсан байж ирж хайх ёстой байдаг юм. Бас залуу дээрээ цаг хугацаанд хүлийн зөвшөөрөгдсөн байх ёстой. Гэсэн ийм хэд хэдэн шалгууруудыг давсан байх ёстой. Нэг ёсоор цагийг үнэлдэг байх ёстой гэсэн үг юм. Мөн төвөнд талархдаг, бас зөв захиран зарцуулдаг байх хэрэгтэй. Тиймээс энэ гурваар жигүүрсэн учраас нэр алдар, эрх мэдэл, сонол гуравт хамааралтнууд ерөөсөө амжилт олоогүй байх нэ. Зарим өрсөд бол одоо 2026 он гэлөө. Тий 2026. Гэтэл тэр он шилжих зөвхөн нэг л өдөр болсон шүү дээ. Эсвэл хэдхэн хором мөч ч юм уу. Тий. Тэгэхэд л та нар шууд л өрсөндөө хүчээр он нэмж өгсөн. Тэгсэн. Тэгээд тэр хэврээр овор авсан. Харууга эргэлдэг л нэг өдөр шүү дээ. Нэг шөнө гэтэл 25 26 гэдэг тоол үсттэй. Тоонд учир бий. Тоо хүний сэтгэл зүйд маш хүчтэй нөлөөлж чаддаг. Тэр хэрээр оюун ухамсарыг удирдах өөрөгддөг зүйл. Хүн оюун ухаанаа бас бүрэн ашигладаг гэдэг шүү дээ. Гэтэл ашиглагдаагүй тэр үлдсэн хэсэгт далдаар мэдээ ирдэг байх нь шүү дээ. Өөрөө тэгж бодсноос үүдэж за миний бие одоо ингээд нэгээр хөгшөрсөн байна. Тийм учраас тийм байх ёстой гэдэг өөрөг даалгавар шууд хэрэгждэг байх юм шүү дээ. Тэгээд үе тэнгийнхнээсээ судалж эхэлдэг. Ямар муу. Гэхдээ ер нь хөгшөрхийг яагаад тэгээ яарад гэдгийг хачирхалтай. Тэр чи одоо магад нэг зүйлийг хүлээж одоо та нар чинь зарим энэ өвөл хүйтэн байна. Хурдан зам болоосаач гэдэг юм уу.
Та нар яарад байна шүү дээ. Энэ болгоноор яах вэ? Хугацаа нэгэл өнгөрөөлөө. Энэ хугацааг үнэлэхгүй байх гэж юу гэж бас асуулт гарч ирдэг. Тэрнээс яах вэ? Өөрийнхөөс нь аваал байна. Газраас цэцэг ургажээ гэж бод. За. Тэр цэцэг олон салаад илбэтэй. Зөвхөн чиний цэцэг. Гэтэл чи тэр цэцгийг яах вэ? Арчлаа. Нэг он хаслаа гээл нэгийг тастаад авчихна. Нэг өдөр өнгөрлөө гээл тастаад авчихна. Нэг сар өнгөрлөө. Бушуухан тийм цаг үе болоосай, ийм болоосай гэдэл одоо байгаа цаг хугацаагаа үнэлэхгүй л ингээд тастаад байна шүү дээ. Оо ямар муухай. Ингэж явсаар тэр хүн яах вэ? Цэцэгний дэлбээ дуусч өөрөө ч дуустдаг гэсэн үг юм. Тэгээд тэрийг арчлаад тасдахгүйгээр байж болохгүй. Харин тэр аргыг л та нар олох хэрэгтэй байна шүү дээ. Заавал яагаад тасдах ёстой юм? Юм муухай. Хайр юм. Цэцгийн дэлбээ нь өөрөө хавдраад унахгүй бол харин ч арчлаад байхад илүү гоёор ургах шүү. Тэгэхээр хүн өөрийгөө арчилдаг байх нь шүү дээ. Тийм байна. Одоо ингэ бодсон чинь. Ямар нэг байдлаар өөрийгөө тасдаж, зовоож хэмэлдэг талтай. Гоо сайхан болгож байна гэдэг нь тухайн хүн өөрийнхөө үндсэн чанарыг мэдрээд угаасаа өөртөө нь адилхан хүн байхгүй шүү дээ. Өөртөө нь адилхан бодол санаатай хүн байхгүй. Тэр зүгээр л дотроосоо гэрэлтэж байгааг мэдэрч сэтгэл ханамжийг олж авах нь чухал юм. Би чинь цор ганц нэг нь шүү дээ гэж. Тэгээд дээрэс нь би улам ухаан сууж, улам сайхан болж байна гэдгээр бахархах. Эндээс л хүний амьдралын урам зориг нэмэгддэг юм шүү дээ. Өрсөд бол ер нь их хвчлэн ажиглаад байхад од гариг иргэсийн хөдөлгөөн бөгөөд зурхай зурлахад мэрэг төлөвт их итгэх гээд байдаг өрсөд. Тэр зүйл бол энэ бөөрийнхий хөрстөөс чинь цаана байгаа эргэлтийн хүч. Та нар энд байгаа. Энэ бөөрийнхийд мөнхийн эргэлдэх хүчнүүдийн дунд байна. Гал ус газар гэдэг. Тэд байнга эргэлцээр байхад яагаад тэндээс хүч ирнэ гэж хүлээгээд байгаа нь сонирхолтой юм. Энэ бөөрийнхий доторынхоо эрчмийн эргэлтээс судалчихгүй. Ягаад гаднаас хайгаад байгаа юм бол? Үнэхээр арга барил чинь бас буруу байна да. Тийм байна. Нэгэнт энд ингээд нэгэн бөөрөлтийн үүссэн байхад тэр цаана байгаа хүч чинь хол байна шүү дээ. Яаж та нарт хүчтэйгээр нөлөөлөх бол дөнгөхгүй. Та нар тэднийг харахаас цааш юм чадахгүй гэсэн үг. Баг сагхан цохилт ирлээгээд тэр нь бүрэн нөлөөлөх боломж байхгүй гэсэн үг юм. Тэгээ бодохоор би бас л муу л байна та. Одоогор бол яг хуу инээдтэй сонсогдож ч бол Инээдтэй гэхээс илүү тэр
би өөрөө дараагийн асуулт гэдэг зүйлийг бодож чадхаар болтлоо гацчих шин. Яагаад гэж би энэ талаар бодож байгаа юм бэ? Та нар бодож байгаа сонирхож байсан гэж өөрийгөө сонирхож байсан улаажтай адилхан энэ зүйлийг хайж өөрийнхөө хэмжээнээс ингээд бодож исэн хэрнээ би өөрөөсөө ичих хэмжээнд очиж шүү дээ. Яагаад гэвэл тэр цэцгийн дэлбээ тасалдаг гэдэг чинь бас надад байгаа л байгаа байхгүй юу? 25 26 би өөрийгөө бодож ирсэн. Хэдхэн секунд тий. Тооны л ялгаа юм дөө 5 6. Тэгээд тэглэхэд амьдрал гараал уурсаа явж л байгаа гэсэн бодолтой өөрөөрөө тийм зүйл дээр ингээд бодож ирсэн ч гэсэн таныг ингээд хийхэд би өөрөөсөө ичиж шít. Яа, яг энэ цэцгийн дэлбээ тасалдаг нөхдүүдийн чинь нэг нь би дээ гэж бодож байгаа юм чи. Өөрийгөө услах, өөрийгөө энерги цэнэглэх. Би чинь өөрөө удган нэртэй хүн шүү дээ. Би ийм байгаад байхад өөрөөсөө ичхээсэй. Өөрийгөө хөгжүүлэх талаар бодохоос илүүтэйгээр зүгээр л зөө урсгалаараа яваад байна штэ. Гайхамшиг тохиолдох нь иччихээн. Санаа зовхош иччихээн. Надад хүртэл мэдэхгүй чадахгүй юм байна. Би төгс юм биш. Надад асуултгүй болтлоо би гацчих штэ. Таны ярьж байгаа найлдар дээр. Магадгүй энэ хорвоо дааж давшгүй их хөрөнгөтэй хэрнээ дахиад надад хэдэн жил байсан бол гэдэг хүмүүс бол энэ зүйлийг маш сайн ойлгож байгаа. Эсвэл эрх мэдэлтэй хэрнээ тэрийгэ удаан хадгалахыг хүсэж байгаа, мөрөөсөж байгаа боловч махан бие нь хөгшрөөд байгаа, дороотж байгааг мэдэрсэн тэр хүмүүс энийг сонсож байж болно. Тэд өвөөгийнх нь айлдрыг сайн ойлгох болно. Үнэхээр тийм арга байх уу? Байж болох уу гэдэг асуулт байх нэ. Ихтэй дөнгөж л эхэлж байна шүү дээ. Тэгээ бодохоор бид нар чинь амьд явна гэдэг зүйл. Тэгээд дээрэс нь өвчнгөө ерөөс орвол залуу насаараа гойж явна гэдэг чинь агуу тансаглал юм шүү. Хөгсөн хүмүүс яагаад залуу өрсүүдэд болохоор биеэм бод инг тэг заадагч залуучууд нь тоодгүй. Чиний оронд байсан бол би ингэх байсан гэхэд залуучууд нь үгүй. Бараг хөгсөн байсан дээр гэж. Энэ хэцүү тамлалтай үеийг ингэж давж гарчих юм бол хөгсрөх үе сайхан байх боломж гэдэг юм уу? Тийм. Алгасхийг хүсээд байна шүү дээ. Энийг чинь туулж, бүтээж, бодож сэтгэж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол зөвхөн та нарын тоолол бөгөөд оюун ухаанд ч учир байна. Тийм байна. Нэг нэгнээсээ за миний үеийнхэн ийм, тэдний үеийнхэн ийм гэдэг нэг нэгнээсээ судалдаг. Тэгээд дагаад тим хэлбэрч хилждэг нь сонирхолтой. Одоо наацхийн зүйл яригдана л та. Энэ дээр нэг үе хоорондын ялгаа гэдэг зүйл ярина. Хизэнээс хин тодорхойлоод гаргаад ирчихсэн мэдгүй. Жин зийлхэн, миллениал гэн за тэгээ X үеийнхэн за сүүлрэг альфа бета гэдэг ингээд ингэж. За энэ ч одоо дүүрч 30 хүрлээ. За 30 хүрлээ. Тэгээд дэрнгод автоматар хөгшрөх талын юм ярьж байна. Ит хийж бүтээх нас. Ит нөгөө хүн болгон хүүхэд юм чинь болохгүй гэдэг зүйл. Тэгээд цаашлаад дөнгөж ажил амьдрал ахуйдраг гарч байгаа юм чинь чи юугаа мэдтгэн гэдэг зүйл. Тэр болгон байхгүй болоод өөрийнх нь зориг бүх зүйл гарт нь байгаад байхад тэр хүн яагаад за одоо штэ бараг л ингээл хөгшрөх тийшээгээ шаарагдан да энэ тэрэг гэж ярих юм. За тэгээд ингээд ирэнгууд хүний сэтгэхгүй гэдэг зүйл махан биений сэтгүүлийг хөгшөрчдөг юм шүү. Сэтгэл оюун
Харин та нарын бодлыг юу удирдаад хэн захираад байна гэдэгт л учир байна шүү дээ. За тэгээд 30 нэмэгтнүүд юм байдаг юм гэж. 50 нас юм нэ босоод байгаа тэгэхээр за бараг л 90 өдөр нийллээ. Өөрөөрөө итгэлтэй ингээ нэг жоохон ингээд явбал эргэн тойрных нь хүмүүс өртөл хөгшөрч өгөх гэж болооч гэдэнхий. Яагаад юм бэ? Жирийн хүндээ тийх үзээ. Өнгө зоостой эрх мэдэлтэй хүндээ бол тэд хэлж чадахгүй. Тэгээд хэлж чадахгүй. Тэгэл өвөө тийм хүмүүстэй уулздаг юм уу? Нэгэнд ойлгохгүй бол олон дахин уршаад байх юм дими. Ойлгодгүйгээрээ ойлгох нь ойлгохоороо байсан дээр. Энэ арга барилыг тэгчж олон хүн судалж байсан түүхч байхгүй. Нэгэнт жам юмаа гэж бодож байгаа бол тэгэл хөгшөрцгөө нэз. Тийм л дээ. Гэхдээ нэг дүрэн байдаг. Тийм дурсамжийн араас нангуучилдаг нийтийн эрчим гэж байна. За. Энэ үйлээр нэгэнт ойлгохдохгүй бол хэдэн жил болоод улаачийг өөр тийшээ уулах санаатай байна. Ягаад гэвэл энд гэрч ихтэй боллоо. Энд чинь намайг хөөхтэй хөлтөл тэгж явж исэн. Одоо тэдтэй байх ёстой гэх баримжаа гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр тэрнээс нь сэргийлж байгаад тодорхой хугацааг мэдэрч байгаад явуулсан зөв. Ойлголцохгүй бол шүү дээ. Ойлголцвол учиртай. Ойлголцохгүй байвал эндээс явуулахаас ор зам байхгүй. Энэ өөрөөхөө чинь хороод зөндөө юм бий. Үзэж таних зүйлч их. Ганцхан Монгол гэдэг л эсвэл Орос Монгол хятад гурвал энэ хорвоогоор байдаг юм биш. Заавал хятад хүнээр сэтгэж, заавал Орос хүнээр сэтгэх, эсвэл Монгол хүнээр сэтгэхэд л болоо гэсэн үг биш. Хэм таарах зүйл байж л таараа шүү дээ. Тэр үе гэхэд заавал арьсан хингэрхтэй ийм тийм нүсэр явах албатай ч гэж үү. Хизээний бэлтгэлээ бодоосон байх л болно. Жохон жирэхэд хайгаад байгаа бол улаач юм нэг 10 жил ажиллахгүй юу? Хүлээгээд 10 жил хүлээчих. Тэгээ хэвэндээ вэ нөө эсвэл өтөлцсөн байна уу гэж хар. Тэгэл болох шүү. Улаач нүтлэг байжээд өөрөө өтөлцсөн байл яхав. Нөгөө хүлээжсэн хүн. Тэгвэл уулзахгүй шүү. Хайр 10 жил гих шүү. Өөртөө. 10 жилийн өмнө эргэлзэж байгаа оронд улаачийг налдаг байжээ гэдэг зүйл яригдах шүү. Угаасаа уулзахгүй. Тэ? За энэ ч яах вэ нэрийг гэдэг зүйл нь болох үү? Манай хэлдгээр. Очирхалтай. Эргэлтийн хурд нэмэгдсэн хөрстөө ертөнцийн тэр эргэлт тоолонгоор та нар тоолол яваад байх юм болоо. Эмгэн үгэн болцгоо шүү. За. Бас голын эрчим хүчтэй байгаа учраас та нар ер нь улмал гондох тал руугаа шилжиж болно. Галт хитоор л хүний арсч тэр дээрээс нь эсвэл арга хэмжээ авч өгнө гэд нөхөн дотор амьдрах юм болов. за бүр одоо тэгвэл тэгээд нараа уд харахгүй юм бол. Гүдээ. Та нар ч энийг мэдээл хиймэл нар энэ төр гэж хийгээд байгаа юм биш үү?
Тэгээ мэдэхгүй зүйлс чинь зөндөө бий. Харин мэдэхгүй. Тэгвэл та нарын оюун ухааныг ямар гэж чөтгөр нь удирдах юм бол доо. Санаа бодол ахуй амьдралын байдлаас харахад та нар урхилж боолчлолт байдаг. Тэрийг жам гэд ярьдаг. Тэр болгоноор та нараа тодорхой хэмжээний ирч чадлаа тэдэнд хураалгаж тэднийг хүчрхэг зүйлдгийг ч л мэднэ. Яг үнэхээр өөрийн эрх чөлөөгөөр таньж мэдэх арга барилыг хайж байгаа болов. Давхар улаачийг хэд хэдэн зүйл дээр сургах санаа байгаа. Цаг үе байдлаас хамаарч хоол хүнс зарим зүйлсийг хориглож заримд нь өсгөж байх болно. Урдын нар чинь нар биш болсон шүү дээ. Уг нь бол давхар нарна гэхээс илүү бас хүмүүсийн буруугаас болж энэ ертөнцөө өөрсдөө өвдөд байгаа. Түүнээс үүдэж газарт боловсрсон хүнс тэжээл юу вэ? Тэр болгон өөрчлөгдөж байгаа. Энэ нь хоруу чанартай болох тусмаа та нарын биед өвчнийг бий болгох боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр явцын дунд идэх арга барилаас илүү эрчмийн арга барил руу шилжиж болно гэсэн үг. Тиймээс шинэ ирнийхнийг зөвхөн эрчмээр хоолдог болно гэж зөвгөнсөн байдаг шүү дээ. Учир нь хэдийнэ ертөнцөө өвдөд газарт бий болсон ан амьтан өв сургамал бүх зүйл нь хор болсон байж болно шүү дээ. Жимс ногоо юу байдгийг. Хүний иддэг болгон хор болсон байвал хүн хүссэн үсээгүй л эрчмээр хооллохоос өөр замгүй болно шүү дээ. Тийм байна. Гэх мэтээр бас тайлж болно. Тэгэхээр тэр газар бол сургалтын өргөө юм. Тэр ажилч биш, бас үйлийн газар ч биш. Тийм байна. Төвлөрч суугаад дадлагаа хийн, эрэл хайгуулаа хийн. Бүтэн тойрог эрчмийн ертөнцид та нар 4 жил мод тарьж игнэнд нь орсон. Одоо нэг бүхэл болсон. Одоо зүйл яах вэ? Тэр ойлгосон зүйлээ л ямар үр дүнд хүрч байна гэдгийг дамжуулах л үйлдэлээ шүү дээ. Гэж нөгөө овоо юм асуугаад байдаг байсан. Ягаал таг чимээг болов. Яалтчгүй би энэ дээр бол нэр үнэндээ би жолтож байна. Урд нь бол таны хэл амайг соголчих гал ингээд тэгээд би энэ дээр өөрөө яг таны альдж байгаа тэр хүмүүсийн чинь нэг болчихж байгаа байхгүй. Миний бодол оюун санаанд яг л энэ хөшрөлт гэдэг зүйл байгаа тань гэсэн үг байхгүй юу? Зүгээр л ингээл би өөрөө их гоёор бодож асуусан л та. Яавал ингээд залуу насныхаа ирчмийн толгой яавал ингээд гоё сайхан иймэр байх уу гэж бодож ингэсэн ч гэсэн 70 ухамсар цаа төвшнийхээ асуудал дээр би өөрөө юу ч мэдгүй болчихж байгаа. Над ямар ч ойлголт олохгүй шүү дээ. Өстө нэг би жижигхэн бяцхан гэдэг зүйл чинь болоод байна шүү дээ. Мэдлэгийн та нарын өвөг дээдсүүд чинь энэ арга барилыг ерөнхийдөө гадралдаг байсан. Тэнгэрлэг
За мөн ертөнцийн үүслийн төв газар байгаа учраас насан ч урт байсан. Дөнгөж 40 наснд л сархад хүртэж амсаж болдог. За сахал тавих хэрэгтэй байсан гэд бод. 70-80 наснд бол шүд амн бүтэн байлдааны цэргийн ажлаас оролцохоо болж нутаг руугаа хоньмолоод гуулах эрхийг олж авдаг байсан гэж бод. Яхаар мөн чих өгч өгдөг урт насалдаг байж тээ. Энэ үлийг та нар давуу талаа болгож үзвэл Тэнгэрийн ивэл болоод ертөнцийн үүслийн төвд байгаа гэдгээр хариултыг олоход маш амархан газар нутаг юм шүү дээ. Гэхдээ түүний хажуугаар саарууд нь бас их урдан хүчээ авдаг. Магад та нарыг ингэж мунхрал юмд автахад бас л муу талын хүч нь эндээс хүчээ олж авсан байж л таараа шүү дээ. Монгол газар нутгийн альбид өгөөд хорогдсон сүнснүүд өөр бусад улс орны чөтгөрөөс илүү хүчтэй гэдэг юм шүү дээ. Тийм л дээ. Тэгээ батгаар бачралтай. За яг тэгвэл улаачаар өөрөөр нь үлгэрлүүлэхэд л болох юм байна. Тийм. Тэгэл өтлөөл хөгсрөөд ирэнгүүт л хайчихгүй юу? За яшгаа яасан муухай. Энэ арга барил маш олон мянган жил төмөн жил ирж хайсан ч хариулт нь олдоогүй арга барил байгаамаа. Тэг болохоор шууд мэдэн чадна гэхгүй. Улаач нь өөрөө хичээгээд ирж хайвал өв нь хариултыг хэлээд байх болно. Тэрнээс өөрөө хичээхгүй залхуураад ингэж байвал тэгэл за биш байж айл гэн. Өөр юу байх вэ? Энэ нь шудраг биш үү? Тийм ээ. Тэгэхээр та улаачигаас давхаар дасгалжуулж байгаа ах нэ. Тэгээд би энэ талаар яагаад асуугаад байсан гэхээр ингээд улаач нь өөрөө бас чадвар сайжирж илэн л гэж байгаа юм л да. Гэхдээ би том гүцэхгүй байна. Миний сонирхож байгаа зүйл юу гэхээр яг ингээд та өөрөө ингээд заларсан байж байгаа та тэр материал ирчмэр ингээд үйл хийхээр бүр гайхна. Улаач нь би үг арай гүцэх болоогүй угаасаа болоогүй. Надад зааж байгаа ингэдэг юм тийм гэж зааж байгаа гэдэг ч байгаа байхгүй. Тэгээ би ил бас шохорох тийм байгаас тий. Хөөе өөгөр нэг ингэ барилж үзчихээс гэсэн чинь болоо чи тэгээ намайг голоод байгаа мó гэж яагаад би бас өөгийн том өөг заларсан багт ингээд материал нэг илүүлж үзээл та гэсэн чинь за тэгж жаад яг нэг чөлөөтэй тавиагаж болохоор болно гэх. Энэ залуу байх хуулийг ганцхан чи асууж байгаа юм биш. Өмнөх өвөө нөгөө баахан залуу өрсөдтэй бас айлдар байлдаг шүү дээ. Насан түрээгүй өрсөд шүү дээ. Тэгэд та нараас ч илүү асууж байна. Өвөө та энэ хүнийг залуугаар нь байлгадаг арга барилаа бидэрт зааж өгч болох уу гинэ. Тэгэхээр нөгөө та нарт зааж өгчвөл та нар хаяад алга болчих шүү дээ гэсэн. Бас зааж өгвөл сурах нэ. Би сурах гэхээс илүүтэйгээр тэртээ тэргүй энэ зүйлийг өөрөө бичлэн хийж байгаа өмнөний дэргэд байгаа учраас би бас аль алинаар ингээд илүү таалагдах гэдэг байхгүй юу? Өөрөө илүү хийсэн. Хараад шууд
Ингэж хийдэг юм бол энийг дагаж хийн гээд Тийм зүйл байх боломжгүй. боломжгүй. Заавал дамжуулж байж л хүртэж авч уулна гэсэн үг. Энийг би яагаад мэдээд байна гэхээр 5-6 жилийн өмнө дөө 6 жил үү 7 жил үү би тойртой нэг улаач нөхөрлөг байлаа. Андууд гэдэг ингээд нөхөрлөд ингээд явдаг байсан. Тэгээд дошгодоо тэр үед заларч байгаа эзэгтэй байсан. Эний альбангийн хөлөнд ордог юм аа. Яалтчгүй нэлийн бич цайлбан байсан. Тэр өөрч хажууд бишээ суужсэн. Нэрж уулзах гэдэг уулзчаад. Тэгээ байжсэн тэр хит хоногийн дараа эргээд холбоо барьдгийн. Тэгснэ найз нь ингээд хөвтөрт орчлоо. Тэнгэрхүү тэлээд байгаа чи. Яав вэ гэсэн чарна өөртөө нь холбогдож чадахгүй наа. Тэгээд улаачтай нь холбогдуулаад ингэсэн чинь нөгөөдөгч тойруулаад юм байлдаг. Тэгэж байж яжсэн солиргын бүр тэсгэн байсан юм уу яасан маргааш нь эргэж холбогдоод. За одоо ястан найзыгаа юу л гэж бодлоо. Танаа өвөгийн хийжсэн үлэг дуурайгаад би өөрөө хийсэн. Би ингээд нуруу татаа өвтөрт орчлоо. Хоёргаа нэг гар ингээд мэдрэл хадталтад унччихлаа. Одоо яах вэ? Чи нэг туслаач өвөөгөө болгоод ингээд тэгээд туслаач. Тэгэхэд дашгуудад яг тэр заларч уулын сонгод хэлж байсан. Жидний үлийг дуурайна гэдэг зүйл маш том тэнэглэл. Харах нүдэнд чинь махан нүдэнд чинь энгийн юм шиг харагдуулж байгаа болохоос далд хий ухаартаа юу болж ямар тэмцэл явж байгааг та нар мэдээг олж явуулаач болж чаддаг байна гэсэн. Ийм амархан л юм биш үү? Энэ альбангийн гамурт болцдог. Ингээд зайлуулчдаг. Одоо тэр альбангийн хурааж аваад өөрийнхөө онгодын тэр шүүлтэн газар авчаад ялын асууж байгаа шүү дээ. Тэгэхэд харагдах байдлаар бол зөвөр энгийн зүйл юм шиг харагдсан тэр хүн өөрийнхөө амнасаар дэнчэнд аваад золтой нэг бас нэг харсан даасан тэнгэртэй толтой хүчлгүй босч ирсэн байдаг. Миний хувьд бол тэр зүйл маш том сургамж болсон. Гэхдээ ингэж болно. Болохгүй болоо тэгэл дагаал хийгээл явахгүй юу да. Гэхдээ тэрний төлөөс аимшигтай. Би бол хязгаарч хүнийг дагаан дуурайгаад хийгээд үзэрэй гэж хэлж чадахгүй. Энэ эрчмийг дамжуулахын тулд хийж байгаа улаач нь өөрөө санаа сэтгэлийн бэлтгэлтэй байх ёстой. Тэр хуулийн захирагдах ёстой болно. Хүн өдөр болгон өгөж, өглөө болгон шинээр төрдөг юм а гэдэг хууль нэг. Энийг гүн ойлгосон байж л тухайн үлийг амжилттай хийж чадна. Би хизээч хүмүүсийг тэгэж дуурайж хийж үзээсэй гэж хүсэхгүй. Миний хувьд л тэр хүн маш том сургамж болсон учраас харагдах байдлаар л ингийн байлгаж байгаа болохоос ш талдаараа юу болж байгааг та нар мэдэхгүй гэдэг зүйлс миний зүрхэнд хүрсэн. Тэгэхээр таны үлэг ч гэсэн би битгий дуурайгасан гэж бодно. Ямар ч улаач байсан. Улаач сайн л үз өнгө зүс орох хэрэгтэй болно. Хүний гоё сайхан болгож байгаа бол өөрөө өнгө зүстэй болно. Муу зуршлаасаа холдох хэрэгтэй болно. Одоо нэрх тэр сархад инээтрэ гэдэг зүйлээ болно. Яриа хөөрөөн хүртэл эмх зэгцтэй болно. тийм. Элдв хараал ирүүлийн үгнээдээс танж эхэлнэ. Олон талын мэдлэгтэй болохын тулд олон зүйл судлах хэрэгтэй болно гэдэг. Тэгэхээр нэг талаар дуурайхын тулд тийм шаардлагуудыг биелүүлэх болно доо. Наадаг ч өө зөвхөн энгийн зүйлүүд болоо явчлаа шүү дээ. Гэтэл улаажийн далдуураа яг энэ зүйлийг хайж эрэлхийлж явахдаа тархиндаа хураасан мэдлэг юу байх вэ? Өөрийнхөө золиосолж энэ дистаралтаар явсан энэ он цаг хугацаанууд маш удаан хугацаа шүү дээ. Бүх зүйлийг энэ зүйлийн төлөө хийж явсан. Яг тэр замналаар бол Энэ хорвогийн хамгийн аимшигтай хэцүү зүйл бол хөгшөрж өгөх байдаг юм шүү дээ.
Зүгээр өөхтэй ч биш. Мартад санаж янз бүр болж муудаж өгөх бол хамгийн аимшигтэй зүйл биш үү? Тэр чинь бараг л амьд өгөх гэсэн үг шүү дээ. Та нар одоогоор боолчлолт байгаа. Бидрийг боолчилж байна гэдгийг мэддэг. Гэсэн хэрнээ хинэнч дор бүрнээ хичээж тэмцдэггүй. Энэ бол амьдрал юм. Энэ бол жам юм гэд итгэчихсэн. Энэ л хамгийн тоогүй. Энэ зүйлээсээ гарч чадаж байж л тэр залуу ирчмээ ойлгож эхэлнэ. Эннээсээ дунд нь хутгалцгаад хамт хоршин гэвэл худлаа. Тийм байна. За өвөн ингээд айлдах зүйлээ дуусгая.